Хятад хэлний алсын зайн сургалт. Сайн мэцгааны үзэгчтэй. Дунд шатны их тод хэлний хичээл эхэлж байна. Тэгэд өнгөрсөн хичээлээр ямар үг хэллэг үзнэ тавчхан давтъя. Эхний үг бол янчху тоглолт гэх. Холбоо үгэнд хэрхэн ордгийг харъя. Хуажи янчху жүжигийн тоглолт. Вудаа янчху бүжгийн тоглолт. Заачи янчху циркийн тоглолт. Бээжин шичү янчху Бээжин дуулалт жүжигийн тоглолт. Өгүүлбэрт хэрхэн ордгийг иргэн санацгаая. 昨天的话剧演出非常精彩. Өчигдрийн жүжиг маш сонирхолтой байсан. Бидний үзсэн бас нэг үг бол庆祝тэмдэглэх. Холбоо үг нь харъя. 庆祝国庆 Улсын баяр тэмдэглэх. 庆祝三八节 Мартин 8 тэмдэглэх. 首次庆祝 анх удаа тэмдэглэх. 庆祝方式 тэмдэглэх хэлбэр. Өгүүлбэрт ордгоо иргэн саная. 我校隆重地举行了建校20周年的庆祝活动. Сургууль маань байгуулагдсны 20 жилийн ойг сүрч авахлантай тэмдэглэх арга хэмжээг зохион байгуулж байна. Дараагийн үгээ саная. Лин авах, хүртэх. Холбоо үгэн дээр лин гүнзүү цалин авах, лин жан шагнал хүртэх, лин пяо тасалбар авах. Өгүүлбэрийг харъя. 从那时起他一直领退休金. Тэр цагаас хойш тэр эрэхтэй тэтгэврийн мөнгө авах болсон. Бид өнгөрсөн хичээлээр мөн "知道吗" гэсэн хэллэгийг хэрхэн хэрэглэдгийг мэдсэн. Тэр нь 大家请注意，你们知道吗？周五晚上学生活动中心有演出. Анхаарцгаагаарай. 5 дахь орой оюутны төвд тоглолттой гэдгийг мэдсэн үү? Мөн 凡事都гэсэн бүтцтэй танилцсан. Энэ зөвхөн тодорхой хүрээний альва хүн ба юмс үзэгдэлд хамаарна гэдгийг илэрхийлдэг. Жишээ нь 凡是我们学校的师生都可以去领票. Манай сургуулийн багш оюутан бол тасалбар очиж авч болно гэж орчуулах нь. Ингээд бид өнгөрсөн хичээлээ тавчхан давтлаа. Өнөө үед шалгалтыг зөвхөн үзэг цаасаар өгөхөөс гадна бас өөр хэлбэрээр ч өгдөг болжээ. Чухам ямар хэлбэрээр өгч болохыг дараах бичлэгнээс мэдж авцгаая. 小红你好，老师你好，下个月22号有 HSK 网考，你想参加的话，可以去办公室报名了。网考是什么？网考的意思是在网络上考试，也就是说我不用写汉字了？不需要用笔写汉字，但是你必须认识汉字能用键盘写，也就是打字。 哇，这么好！学过的汉字常常忘记怎么写，但如果看到还是能读出来的。这个考试比较适合我，我想试试。好的。 Сая үзсэн бичлэгт Wang Kao гэсэн сонирхолтой үг гарч байна. Багшийн тайлбарлаж байгаагаар бол 不需要用笔写汉字. Бал үзгээр ханз бичих шаардлагагүй гэсэн үг байх нь. Өөрөөр хэлбэл 用键盘写буюу компьютерийн гараар бичнэ гэсэн үг. Тэгэхээр Wang Kao гэдэг нь цахим хэлбэрийн шалгалт байх нэ. Орчин үед цахим сүлжээтэй холбоотой олон шин үг хэллэг хэрэглэгдэх болсон байна. Жишээ нь Wang Luo цахим сүлжээ, Wang Ye цахим хуудас, Wang You сүлжээний найз, Wang Gou захим худалдаа. Тэгээд бидний сая үзсэн Wang Kao захим хэлбэрийн шалгалт гэх мэт. Тэгэхээр захим сүлжээгээр шалгалт өгөхийн тулд ханзаа заавал таньдаг байх шаардлагатай. Бичлэгт энэ тухай 必须认识汉字 ханзаа таних шаардлагатай гэсэн байгаа. Энэ өгүүлбэр дэх бишүн шаардлагатай гэсэн утгатай бол хятад хэлэнд ийм үг нь нэгэрч тогтохгүй цөөнгүй байдаг. Жишээ нь бишү бия гэх мэт. Гэвч бишүн эдгээрээс ялгаатай хэрэглэгддэг байна. Жишээ нь бишүн дайвар үгийг үүргээр зөвхөн өвөл үгийн өмнө л ордог. Тэгвэл бишүн тэмдэг нэр болон өвөл үгийн үүргээр ордог байх. Дараах өгүүлбэрээс илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая. 生活必需品一般都比较便宜. Амьдралын хэрэгцээт бүтээгдэхүүн нь харьцангуй хямд байдаг. Энэ өгүүлбэр дэх бишү пин хэрэгцээт бүтээгдэхүүн гэж
бүтээгдэхүүн гэсэн үгийн тодтгол гишүүн болж байна. Тиймээс бишүг энэ өгүүлбэрт хэрэглэж болохгүй байна. Харин бидний үздсэн чи ханзаа таних шаардлагатай бишүрийн ханзал гэсэн өгүүлбэрт энэ үг нь таних гэсэн үйл үгийн өмнө орж байц гишүүн болж байна. Тиймээс энэ бишү орж болохгүй байна. Бид нэгэнт бишү гэсэн үгний хэрэглээг мэдэж авсан болохоор би яв гэдэг үгтэй харьцуулахад их амархан. Өөрөөр хэлбэл би яв нь нэр үгийн өмнө орж тодтгол гишүүн болохоос гадна бас өгүүлхэн гишүүн болдог. Жишээ нь 去留学当然要办一些必要的手续. Гадагшаа явж сургад мэдээж шаардлагатай бичиг баримтыг бүртгүүлнэ. Харин одоо та бүхэн дараах өгүүлбэрт тохирох ханзыг нөхөж өгүүлбэрийг гүйцээгээрэй. 明天的活动我们参加. Энэ өгүүлбэрт мэдээж бишү орно. Учир нь хойнонд цанжаа гэсэн үйл үг байгаа учраас дайвар үгийн үүргээр орох бишү орох ёстой ба би яв тохирохгүй юм. Харилцан ярианд гарсан бас нэг сонирхолтой хэллэг бол 这个考试比较适合我。 энэ шалгалт надад харьцангуй тохирох юм байна гэсэн өгүүлбэр. Энэ өгүүлбэрт шихэ гэсэн үг нь хөөшэ гэсэн үгтэй ойролцоо утгатай ба ардаа тусгатгун авдагаараа ялгаатай. Жишээг харъя. 这个考试比较适合我. Энэ шалгалт надад харьцангуй тохирох юм байна. 适合我гэх мэтчлэн тусгатгун авсан байна. Тэгвэл дараагийн өгүүлбэрийг харцгаая. 这件衣服我穿着合适不合适? Энэ хувцсыг өмсвөл надад зохих болов уу? Одоо харин дараах өгүүлбэрт тохирох ханзын нөхөд өгүүлбэрийг нь гүйцээгээрэй. 我觉得你这样做不. Хараснаа харцгаая. 我觉得你这样做不合适. Энэ өгүүлбэрт хөөшөө тарах ба учир нь ардаа тусагтун аваагүй байна. Мөн хөөшөө гэсэн үг нь нийтдээ зохистой гэсэн утгыг илэрхийлдэг. Ингээд бид бичлэгт гарсан сонирхолтой үгнүүдийн хэрэглээг мэдэж авлаа. Тэгвэл одоо бичлэгт гарсан нэгэн хэллэгийг хэрхэн орчуулсныг харцгаая. 也就是说，我不用写汉字了。 能用键盘写，也就是打字。 Эдгээр өгүүлбэрт 也就是说 гэдэг нь өөрөөр хэлбэл гэсэн утгыг илэрхийлдэг ба нэмж тайлбарлах зорилгоор энэхүү хэллэгийг эхэлж хэрэглэдэг байна. Ингээд дараах өгүүлбэрээр орчуулцгаая. 也就是说我不需要写汉字了. Өөрөөр хэлбэл ханз бичих шаардлагагүй юу? 能用键盘写也就是打字. Компьютерын гараар бичнэ. Өөрөөр хэлбэл шивнэ гэх мэтээр орчуулах нэ. Тэгвэл дараах өгүүлбэрийг хэрхэн дэлгэрүүлснийг харцгаая. 这是他第一次出国，也就是说他以前从来没去过别的国家. Тэр анх удаа гадагш явж байгаа нь. Өөрөөр хэлбэл тэр өмнө нь өөр улс орнд руу ерөөсөө явж байгаагүй. Харин одоо үзэгч та бүхэн бичлэгийг дахин үзээд утгыг нь бүрэн орчуулаарай. 小红你好，老师你好，下个月22号有 HSK 网考，你想参加的话，可以去办公室报名了。网考是什么？网考的意思是在网络上考试，也就是说，我不用写汉字了。 不需要用笔写汉字，但是你必须认识汉字，能用键盘写，也就是打字。 哇，这么好！学过的汉字常常忘记怎么写，但如果看到还是能读出来的。这个考试比较适合我，我想试试。好的， Орчуулснаа тулгая. 小红你好，老师你好，下个月22号有 HSK 网考，你想参加的话，可以去办公室报名了。 Анхаарч гаагаараа эх сарын 22-нд HSK захин шүлжээний шалгалттай. Оролцох хүссэн оюутнууд албан өрөөнд очиж бүртгүүлнэ. 网考是什么？ Захин шүлжээний шалгалт гэж юу вэ? 网考的意思是在网络上考试。 Захин шүлжээний шалгалт гэдэг нь захин сүлжээгээр шалгалт өгнө гэсэн үг. 也就是说，我不用写汉字了。 Өөрөөр хэлбэл ханз бичих шаардлагагүй юу? 不需要用笔写汉字，但是你必须认识汉字，能用键盘写，也就是打字。 Үзэг балаарч ханз бичихгүй. Гэтэ чи ханзаа таньдаг байх шаардлагатай. Компьютерын гараар бичнэ. Өөрөөр хэлбэл шивнэ гэсэн үг. 哇，这么好！学过的汉字常常忘记怎么写，
但如果看到还是能读出来的。这个考试比较适合我，我想试试。 Сурсан ханзаа яаж бичдгийг нь дандаа мартчихад байдаг. Гэтэ хэрвээ харна гэдэг чинь уншиж болно гэсэн үг. Энэ шалгалт надад харьцангуй тохирох юм байна. Би үзээд алдмаар байна. Ингээд одоо сурсан үг хэллэгээ ашиглан дасгал ажиллацгаая. Та бүхэн дараах бичлэгийг сонсоод дэглэгдсэн дээрх өгүүлбэр зөв буруу алин болохыг нь тэмдэглээрэй. Сонсгоос өмнө дасгалын өгүүлбэрээ хамтдаа орчуулъя. 白菜价的意思就是商品的价格很便宜. Байцааны үн гэдэг нь бараа бүтээгдэхүүний үн их хямд гэсэн үг. 金智英不太同意何大华关于白菜便宜的观点. 金智英和大华는 байцаа хямд гэсэн бодлыг тэгтээ зөвшөөрөөгүй. 网购的意思就是买东西. сүлжээний худалдаа гэдэг нь эд зүйл худалдаж авах гэсэн утгатай. 金智英觉得网购既便宜又省时间. Жинжиений бодлоор сүлжээний худалдаа хямд бас цагт хэмнэлттэй. Ингээд бичлэгээ сонсоод зөв бурууг нь тэмдэглээрэй. 大华，你听，那个人喊什么？白菜怎么了？不是白菜，是白菜价。白菜价的意思是，商品的价格跟白菜的价格一样，也就是说，都特别便宜。哦，在中国，白菜很便宜吗？是呀，白菜差不多是最便宜的菜。不是吧？你听说了吗？今年的白菜比去年贵多了，报纸上说的。是吗？这我就不知道了。你知道吗？现在年轻人都喜欢网购，网购更便宜。网购是什么？网购就是在网上买东西。Харин одоо бичлэгийн өгүүлбэрийг харж зөв бурууг тааруулцгаая. 大华，你听，那个人喊什么？白菜怎么了？ Та хаа чи сонсдоо тэр хүн юу гэж хашгираад байна? Байцаа яасан гинөө? 不是白菜，是白菜价。白菜价的意思是，商品的价格跟白菜的价格一样，也就是说，都特别便宜。 Байцаа биш ээ. Байцааны үн гэж бараа бүтээгдэхүүний үн байцааны үн шиг гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл онцгой хямд гэсэн үг. 哦，在中国，白菜很便宜吗？ Хятадд байцаа хямдхан уу? 是呀，白菜差不多是最便宜的菜。 Тийм шүү. Байцаа бараг л хамгийн хямдхан байгаа. 不是吧？你听说了吗？今年的白菜比去年贵多了，报纸上说的。 Үгүй баха. Энэ жил байцаа өнгөрсөн жилээс үнэтэй байгаа гэж чи сонссноо? Сонин дээр байна лээ. 是吗？这我就不知道了。你知道吗？现在年轻人都喜欢网购，网购更便宜。 Тийм үү? Би мэдээгүй юм байна. Одоо зайлуус захим худалдаанд дурлах бас нэг чи мэдсэн үү? Захим худалдаа бүр ч хямдхан. 网购是什么？ Захим худалдаа гэж юу вэ? 网购就是在网上买东西。 Захим худалдаа гэдэг нь захин сүлжээгээр эд зүйл аавна гэсэн үг.
Ингээд бичлэгээ дахин сонсоод зөв буруугаа тулгая. 大华，你听，那个人喊什么？白菜怎么了？不是白菜，是白菜价。白菜价的意思是，商品的价格跟白菜的价格一样，也就是说，都特别便宜。哦，在中国，白菜很便宜吗？是呀，白菜差不多是最便宜的菜。不是吧？你听说了吗？今年的白菜比去年贵多了，报纸上说的。是吗？这我就不知道了。你知道吗？现在年轻人都喜欢网购，网购更便宜。网购是什么？网购就是在网上买东西。白菜价的意思就是商品的价格很便宜。主班，金智英不太同意和大华关于白菜便宜的观点。主班，网购的意思就是买东西。主班，金智英觉得网购既便宜又省时间。主班呢？ Ингээд бид сонсох дасгал ажиллаа. Харин одоо та бүхэн дараах зураг болон ханзыг тааруулан Ежушшуа гэсэн хэллэг оруулан өгүүлбэр зохиогоорой. Танд хэрэг болох үг нь ванчон буюу өвчлбөл цахимын шавж. Энэ маань цахим сүлжээнд хорхойтсон донтсон хүний хэлдэг байна. Харин одоо та бүхэндээ байж болох дараах өгүүлбэрийн хувилбарыг харуулъя. 网虫是一种坏习惯，也就是说，受捕的网络的那种习惯。Үзэгчдээ ингээд манай өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөж байна. Бид өнөөдрийн хичээлээр 必须适合网购зэрэг үгийн хэрэглээ болон 也就是гэсэн хэллэгийг хэрхэн хэрэглэж болдгийг мэдэж авлаа. Харин дараагийн хичээлээр 一方面гэсэн бүтцийг мэдэж авах болно. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчдээ. Зайсан. Хятад хэл бол 21-р зууны залуучуудын зайлшгүй эзэмших ёстой чадваруудын нэг болсон.